Сак видео үзүүлж байна. Бүх цаг үеийн хамгийн баян 20 хүн. Дэлхийн түүхэнд хамгийн баян хүмүүсийн тухай ярья гэвэл өнөөгийн Warren Buffett, Jeff Bezos нарын тухай дурсаад ч хэрэггүй. Учир нь 19-р зууны Америкийн үйлдвэр эрхлэгчээс авахуулаад дэлхийн албаны тэн хагасыг эзэмшдэг байсан Африкийн хааны хөрөнгийг өнөөгийн ихтэй харьцуулшгүй лээ. Энэ удаад бид танд түүхчид болон эдийн засагчдын нэрлсэн дэлхийн түүхэн дэх хамгийн баян 20 эрхмийг танилцуулахаар бэлтгэлээ. 20. Хэшейн 132 тэрбум $. Дэлхийн түүхэнд хамгийн баян улс төрийн зүтгэлтэн бол яахааргүй Хэшейн юм. Тэрээр 1750 онд төрсөн бөгөөд Чин улсын үеийн түшмэл мужийн захирагч байсан аж. Тэрээр хаан эзний идгэлт хүмүүсийн нэг байсан учраас татврын орлогоос өөртөө ихээр завшиж хариуцлагаас мултардаг байв. Хожим 1799 онд түүнийг нас урахад эд хөрөнгөхийн хэмжээ өнөөгийн 132 тэрбум $-д тэнцвэс байсан гэдэг. 19. Билл Гейтс 144 тэрбум $. Билл Гейтсийн өмч хөрөнгө 2016 оны байдлаар 75 тэрбум $-оор хэмжигдэж түүнийг дэлхийн хамгийн баян хүнд тооцох болсон. Харин 1999 онд түүний хөрөнгө 101 тэрбум $-д хүрч байсан бөгөөд энэ тоог инфляцийн зөрүүгээр бодоод үзвэл өнөөдрийн 144 их $80 гэсэн үг юм. Тиймээс тэрээр энэ жагсаалтад байх ёстой хүмүүсийн нэг яалтчгүй мөн билээ. 18. Уильям Д. Warren Сүрэн тэргүүн гүн 146 тэрбум $. 11-р зууны үеийн язгууртан тэрээр тухайн цаг үедээ Английн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хатгаж байжээ. 1086 онд бичигдсэн Domesday Book хэмээх сурвалж бичгээс үзвэл Уильям Д. Warren Английн 13 гүнлэгт тус эзэмшил газартаа байсны зэрэгцээ. Norfolk, Suffolk, Yorkshire, Essex гүнлэгүүдэд өнөөгийн ханшаар 146 тэрбум $-ын үнэ хүрэх цайз шилтгэнүүдийг өмчилж байв. 17. John Jacob Astor 168 тэрбум $. Германд төрж өссөн John Astor нь Америкийн хамгийн анхны олон тэрбумын хөрөнгөтөн гэж түүхэнд бичигдэн үлджээ. Тэрээр 19-р зуунд үслэг эдлэл зарж монопол болж улмаар Америк Канадын худалдааны сүлжээг гартан атгаж чадсан юм. Мөн тэрээр 1848 онд нас урахтан Америкийн нэгдсэн улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 107.1-ийг эзэмшдэг байжээ. 16. Alan Rufus Richmond-ийн лорд 195 тэрбум $. Английн Бретоны язгууртан Alan Rufus нь Английн 1-р Уильям хаанд зүтгэснийхэн төлөө насан туршдаа үрээд урахгүй хөрөнгө тавилжээ. Түүхч Уильям Рубинштейний хэлснээр Rufus нь 1093 онд нас урах үедээ тэр үеийн Их Британий дотоодын нийт бүтээгдэхүүний 7%-ийг эзэмшдэг байсан гин. 15. Henry Ford 200 тэрбум $. Ford мотор компаниг үүсгэн байгуулж авто тээврийн салбарт тесрэлт хийсэн Henry Ford нь машиныг хүмбэрийн өдөр тутмын хэрэглээ болгож чадсан билээ. Тэрээр 1920 онд л гэхэд 1 сая машин борлуулсан гэвэл та итгэх үү? 1947 онд түүнийг нас урах үед өмч хөрөнгө нь өнөөдрийн ханшаар бол 200 гаруй тэрбум $-оор хэмжигдэж байв. 14. Cornelius Vanderbilt 202 тэрбум $. 1974 онд Америкийн Staten Island-д нэгэн ядуу гэр бүлд төрж өссөн тэрээр өөрийн хүч хөдөлмөрөөр баяжсан нэгэн билээ. Cornelius Vanderbilt нь төмөр зам тээвэрлэлт бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн салбарт хүч үзэж улмаар өөрийн хаан тулсаа босгож чадсан юм. Сонирхолтой тэрээр Нью-Йоркийн төв төмөр замыг эзэмшдэг байжээ. 13. Muammar Gaddafi 212 тэрбум $. 2011 онд Лив улсын албаны хүмүүс Muammar Gaddafi-гийн нууц дансанд ойролцоогоор 200 тэрбум $, байсан гэдгийг олж тогтоосон юм. Ливийн засгийн эрхийг 42 жил хатгасан түүний энийг хөрөнгө тэржихтэй ойл бус мөнгө хэдийж тэрээр дэлхийн түүхэнд хамгийн баян хүмүүсийн нэгд багтаж чаджээ. 12. Английн 1-р Уильям хаан
228 тэрбум $. Норманд гаралтай Английн анхны эзэн хаан Дэрбэр 1066 онд Британий газрын нутгийг бүхэлд нь байлдан дагуулж байснаар алдартай. Дэрбэр Английн хамгийн баян гүнлгүүд болох Суссексээс Йоркшир хүртэлх газрын алд эрдэнэсийг өөртөө хурааж, улмаар өнөөдрийн ханшаар 228 тэрбум $-д дөөцгөөс эд хөрөнгөтэй болсон юм. Мөн Дэрбэр уг хөрөнгөн хадгалаа зогсохгүй. Бидний сайн мэдэх Лондонгийн замхаг гэх мэт олон бүтээн байгуулалтад зарцуулсан байдаг. 11. Якоб Фюгер 277 тэрбум $. 16 дугаар зуунд Европын хамгийн баян хүн тооцогддог байсан Германы худалдаачин Якоб Фюгер нь Италийн торг бус тавны салбарт монопол байсан бөгөөд улмаар Хабсбургийн гэр бүлтэй хамтарч ажилладаг болжээ. Мөн түүний тэрэг хэд баялаг нь Европын улс төрд хүртэл нөлөөлдөг байсан гэдэг. 10. Осман Али хаан Асаф Жах 7 230 тэрбум $. Энэтхэгийн Хайдарбадын сүүлийн захирагч Осман Али хаан нь 20 дугаар зуунд дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байжээ. Дэрбэр тухайн үеийнхээ ханшаар говьдан 2 тэрбум $-ын хөрөнгөтэй байсан ба тэрийг хөрөнгөн алмазны 8 хийж олсон юм. 19 дугаар зуунд Хайдарбад орчимд алмаз ихэр олборлдог байсан аж. 9. Оросын эзэн хаан 2 дугаар Николай 300 тэрбум $. 1894-с 1917 оны хооронд 2 дугаар Николай хаан Оросын эзэнд хүрнийг захирж байсан бөгөөд энэ нь түүнийг дэлхийн түүхэнд хамгийн баян угсаа залгамжилсан хаан болгож чадсан юм. Оросын уудам газар нутаг худалдаа 8, ашигт малтмал, эдийн засаг гэх мэт бүх зүйлс түүнийг хэн хүнээс илүү өв хөрөнгө, эрх мэдэлтэй болгож байв. 1916 онд гэхэд Дэрбэр өнөөдрийн ханшаар 300 тэрбум $-д тэнцэх үзэх хөрөнгөтэй байсан. 8. Эндрю Карнеги 337 тэрбум $. Шотландд төрж өссөн бизнесийн магнат Эндрю Карнеги нь 19-р зуунд Америкийн ган үйлдвэрлэлийн зах зээлд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Түүнийхэн ачаар маш их хөрөнгөтэй болсон ч Дэрбэр зээж өгөөмөр сайхан сэтгэлийн алдаагүй юм. Эндрю Карнеги амьдралынхаа сүүлийн мөчүүдэд өв хөрөнгийнхөө 90% олон буйны ажил боловсролын салбарын хөгжилд зориулсан байдаг. 7. Джон Рокфеллер 367 тэрбум $. Бүх цаг үеийн хамгийн баян Америкийн иргэн Джон Рокфеллер нь Америкийн газрын тосны зах зээлийг атгаж байснаар алдартай. Дэрбэр анх 1870 онд Standard Oil компаниг үүсгэн байгуулж Америкийн газрын тосны зах зээлийн 90%-ийг ганцаараа эзэлж байсан юм. 6. Мали улсын хаан 1-р Манса Муса 415 тэрбум $. 1312-оос 1337 оны хооронд Малигийн эзэнт хүрнийг удирдах байсан Манса Муса 25 жил засгийн эрхэнд байхдаа манай гаригийн түүхэнд бичигдэх их хэмжээний хөрөнгийг цуглуулад амжижээ. Малигийн эзэнт гүрэн нь өнөөгийн Мали, Гана улсын газар нутаг дээр оршин тогтнож байсан бөгөөд тухайн үед дэлхийн алтны нөөцийн тэн хагасыг эзэмшдэг байсан юм. Мөн Венец, Генуя болон Египт гэх мэт алс холын хотууд улсуудтай ч худалдаа 8 тасралтгүй хийдэг байжээ. 5. Израилийн Соломон хаан 2.2 их найд $. Библиэд үзнээр бол Соломон хаан нь манай эртний өмнөх 970-аас 931 оны хооронд хаан ширээн сууж байсан бөгөөд жил бүр 25 тонн алт хураадаг байсан гин. Харин тэр нь өнөөдрийн ханшаар 2 триллион гаруй $-той тэнцэх юм. 4. Аугуст Цезар 463 их найд $. Манай эртний өмнөх 27 оноос манай эртний 14 он хүртэл Ауга их газар нутгийг захирж байсан Ромын анхны хаан Аугуст Цезар нь энэ жагсаалтын 4-р бичигджээ. Дэрбэр нэгэн цагт Египтийг хүртэл бүхэлд нь эзэмшиж байсан гэдэг. 3. 1-р Акбар 21 триллион $.
Акбар нь Энэтхэгийн нутагт байсан Монгол угсаад Монгол улсын 3 дахь хаан билээ. Тэрээр Энэтхэгийн хэдэн сая хавтгад өрүүлжин газар нутгийг захирж байсан ба тухайн цаг үеийн улс орныг хөгжүүлэх нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 25%-ийг дангаран удирддаг байсан түүхтэй. 2. Жао Сю 30 их найд ам доллар. Хятадын сүм улсыг 1067-оос 1085 оны хооронд удирдах байсан Жао Сю буюу Шэнзүн хаан нь амар амгалан цэцэглэн хөгжих хэмээх үрээнд дор Хятадын түүхэнд хамгийн баян эзэнт гүрнийг бий болгожээ. Тухайн цаг үед тэрээр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-ийг удирдах байсан юм. Жао Сю бол ард иргэдээс нь татвар хураадаг хуучинсаг үзлийг халж ядуусын амьдралыг дээшлүүлж орчин үеийн халамжийн системийг хамгийн анх эхлүүлж байсан түүхт хүн билээ. 1. Чингис хаан 100 гаруй их найд ам доллар. Дэлхийн түүхэнд хамгийн өргөн уудан буюу 12 сая хавтгай 400 км газар нутгийг байлдан дагуулж нэгтгэн захирах эхлэлийг өөрөөхөөжтөн тавьж өгсөн Их Монгол улсын анхны хаан Чингис нь дэлхийн бүх цаг үеийн хамгийн баян хүн яахааргүй мөн. Евразийг байлдан дагуулах үед монголчуудын мэдэлд очсон газар нутаг хот балгадна. Түүнийг эдийн засаг, байгалийн баялаг гэд бүхэл зүйлсээр нэгэн үеийн дэлхийн хамгийн баян хүн болгож чадсан билээ.